Оройн төргийн үзэгчтэй төв зэг мэдээллийн хөтөлбөр хөрч байна. Хөтөлбөрийн эхэнд онцлог мэдээллийн хураангуй хүргэе. Нийслэлийн 2024-оос 2026 оны төсвийн зарцуулалт хөрөнгө оруулалтад хяналт тавих сонсгол 2 дахь өдрөө үргэлжиллээ. Ерөнхийлөгчийн эхлүүлсэн төв цэвэрлэх байгууламж ашиглалтанд орлоо. Эрчим хүчний салбарын тогтвортой хөгжлийг дэмжих хүрээнд хамтын ажиллагааны санамж бичгийг байгууллаа. Украин, Молдов улсуудыг Европын холбоонд гишүүнээр элсүүлэх хэлэлцээ эхэллээ. Зеленский их 7-гийн чуулганы өмнө Путинд ахин уулзах санал тавьжээ. Их Британи улс хүүхдийн сошиал медиа хэрэглээг хоригдлоно. Нийслэлийн 2024-оос 2026 оны төсвийн зарцуулалт хөрөнгө оруулалтад хяналт тавих улсын хурлын ерөнхий сонсгол 2 дахь өдрөө үргэлжиллээ. Өнөөдрийн сонсголоор туулын хурдны замын төслийн аудит, хэрэгжилтийн явцад гарсан зөрчлүүд болон худалдаа авах ажиллагааны дүгнэлтийг тусгаарлан хэлэлцэв. Өнөөдрийн сонсголоор нийслэлээс хэрэгжүүлж байгаа хөрөнгө оруулалтын томоохон мега төслүүдийг тусгаалan авч үзлээ. Тэр дундаа олон нийтийн анхаарлын төвд байгаа туулын хурдны замын төсөл сонсголын гол сэдэв байлаа. Төслийн хүрээнд хийгдсэн аудитын шалгалтын талаар Монгол Улсын ерөнхий аудитор Магнас Уран танилцуулах хийсэн. 2025 оны татварчлалаар төслийн нийт өртгийг 2.3 их найт төгрөг, тухайн жилд санхүүжих дүнг 800 тэрбум төгрөг байхаар баталсан гэдгийг тэрээр онцоллоо. Улмаар 2025 онд 401 тэрбум, 2026 онд үлдэгдэл 99 тэрбум төгрөгийг гүйцэтгэгч компани урьдчилгаа төлбөрийн баталгаа болгон олгосон бөгөөд үүнээс гадна 7.8 тэрбум төгрөгийн зарцуулалт хийгдсэн байна. Ерөнхий аудитор мэдээсээ хуваар төсөлд нийт 500 тэрбум, бусад зардал 7.2 тэрбум, харин газар чөлөөлөлтөд 2.4 тэрбум төгрөг гаргасан байна. Аудитын зүгээс төсөлтэй холбоотой хариуцлага тооцоолох 4 асуудал 12 зөвлөмжийг боловсруулсан бөгөөд эцсийн дүгнэлтийг энэ сарын 30-ны өдөр улсын хурлд өргөн мэдүүлэхээр мэдэгдлээ. Үүний дараа байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн сайд сандаг очир, туулын хурдны замын төслийн хэрэгжилтийн явцад гарсан зөрчлүүд, авсан арга хэмжээний талаарх хэлтгэлийг сонсгол танилцууллаа. Тэрээр туулын хурдны замын төсөлд илэрсэн байгаль орчны хэд хэдэн ноцтой зөрчлийг олон нийтэд ил болголоо. Салбарын сайдын 2026-ны 4-р сарын 7-ны өдрийн хурлаар тус төслийн үйл ажиллагааг түр зогсоож байгаль орчны менежментийн төлөвлөгөөг яаралтай боловсруулж батлуулахыг төсөл хэрэгжүүлэгчдэд үүрэг болгоод байсан юм. Хэдийгээр ийм үүрэг өгсөн ч тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөө батлуулалгүйгээр үйл ажиллагаагаа шууд эхлүүлсэн менежментийн зөрчил илэрсэн байна. Мөн төслийн явцад усны болон модны асуудлаар дараах ноцтой зөрчлүүд илэрсэн байна. Тухайлбал ажлын явцад ашигласан усыг ямар ч зохих гэрээ зөвшөөрлгүйгээр ашигласан төдийгүй төслийн хайгуулын судалгааны явцад өрмийн үйл ажиллагаанд ашигласан химийн бодисын зөрчил тогтогдсон байна. Үргэлжлүүлэн хяналтын сонсгол шинжээчдийн гаргасан ноцтой дүгнэлтүүдийг танилцууллаа. Шинжээчийн дүгнэлтээр туулын хурдны зам төслийн шинжлэгдсэн зураг төслийн дагуу авто замын трасын нөлөөлөлт 112 нэгж талбар хүртсэн байна. Үүнээс одоогоор 58 нэгж талбарын газар эзэмшигч болон ашиглагчтай газар чөлөөлөх гэрээ байгуулж зөвшөөрсөн ч үлдсэн иргэн бол аж ахуйн нэгжүүдтэй одоо хүртэл зөвшөөрлөж чадаагүй байгаа аж. Төсвийн байнгын хорооны тус хяналтын сонсголын дэлгэрэнгүй дүгнэлт баримтуудыг бид төв цэг 7 хоногийн тойм хөтөлбөрөөрөө илүү өргөн хүрээнд бэлтгэн хүргэх болно. Улаанбаатар хотын иргэдийн эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэх, байгаль экологийн тэнцлийг хангах чухал үүрэгтэй шинэ төв цэвэрлэх байгууламж ашиглалтанд орлоо. Цэвэрлэх байгууламж одоогийнхоос 2 дахин их буюу хоногт 250 мянган шовметр бохороос цэвэрлэх хүчин чадалтай. 55 барилга байгууламжаас бүрдэх төв цэвэрлэх гарсан лагаа бүрэн боловсруулж, эрчим хүч үйлдвэрлэн дотоод хэрэглээнийхээ 35%-ийг хангах юм. Энэ нь жилд 7-8 тэрбум төгрөгийн эрчим хүч хэмнэн гэсэн үг. Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн хөрөлсөх ерөнхий сайд байхдаа анх одоо шинэ төв цэвэрлэх байгууламж барьж байгуулахаар шийдвэр гаргаж бүгд найрамд Хятад улсын талтай одоо хамтран ажлыг эхлүүлсэн. Өнөөдөр одоо биелэлээ болоод өнөөдөр би гэрчин болоод байж байгаа туйлын их баяртай байна. Энэ бол түүхэн бүтээн байгуулалт юм аа. 7 жилийн өмнө манай хуучин төв цэвэрлэх байгууламж одоо 60 жилийн одоо настай тэгээд Нист хотынхон одоо ачааллыг дийлэх боломжгүй болсон байсан. Сонсголон, Яармаг гээд Улаанбаатар хот руугаа нэлээд орчихсон үнэрийн асуудал ямар хэцүү байсныг бүгдээрээ санаж байгаа шүү дээ. Тухайн үед ерөнхий сайд хөрөлсөх ажлаа авсныхаа дараа одоо үнэргүүжүүлэх, халдваргүйжүүлэх одоо шатаараалсан ажлуудыг хийж исэн. За мөн түүний дараа бол бүгд хамт Хятад улсын талтай одоо хамтран шинэ төв цэвэрлэх байгууламж барьж байгуулах шийдвэр гараад явсаар байгаад одоо ийм сайхан төв цэвэрлэх байгууламжтай болж одоо маш том асар том одоо түүхэн бүтээн байгуулалтын гэрч болоод өнөөдөр нээлттэй хийж байгаад одоо маш баяртай байна.
Сонгон хайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутагт баригдсан төв цэвэрлэх байгууламжийг ашиглалтад хүлээн авах ёслолд ерөнхийлөгчийн тамгын газрын дарга үйлс төгөлдөр хот байгуулалт барилга орон сууцжуулалтын сайд Бат Амгалан, гадаад харилцааны сайд Бат Цэцэг, бүгд найрамдах Хятад ард улсын гадаад хэргийн сайд Ван И болон албаны бусад хүн оролцлоо. Ерөнхийлөгч хүрэлцэх ерөнхий сайд байхдаа шин төв цэвэрлэх байгууламжийн шавыг нь тавьж бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн юм. Цэвэрлэх байгууламжийн туршил тохируулгыг өнгөрсөн оны 7 дугаар сараас үе шаттай хийжээ. Ерөнхийлөгч хүрэлцэх бүтээн байгуулалтад сэтгэл зүрэх, хичээл зүтгэлээ зориулан оролцсон төслийн удирдагчид, хоёр улсын холбогдох байгууллага, аж ахуйн нэгж инженер техникийн ажилтнуудад талархал илэрхийлсэнийг уламжиллаа. Бүгд найрамдах Хятад ард улсын гадаад хэргийн сайд Ван И засгийн газрынхаа нэрийн өмнөөс баяр хүргэж бүтээн байгуулалтад оролцсон бүх байгууллага, аж ахуйн нэгж, инженер техникийн ажилтнуудад талархал илэрхийллээ. 非常高兴有机会出席中央 8 жилийн хугацаанд энэхүү олон нийтийн сайн сайхан чиглэсэн томоохон төсөл мөн хоёр орны ард түмний нөхөрлөлийг бэлэгдсэн бүтээн байгуулалт нь хоёр улсын удирдагчдын анхаарал дэмжлэг, хоёр орны ард түмний ихтгэл найдварыг тээж, зураг төслөөс бодит барилга болж шав тавихаас эхлээд барилгыг ашиглалтад хүлээлгэн өгөх хүртлээр амжилттай хэрэгжлээ. Ийхүү Хятад Монгол хоёр улс бие биедээ харилцан туслалцдаг болохын нэгэн чухал бэлэг тэмдэг болж Улаанбаатар хотын Хүү амын 60 гаруй хувьд үр шимнэ хүрэхээр болж байна. Хоёр орны ард түмний найрамдал нөхөрлөлийг бэлгэжсэн төв цэвэрлэх байгууламж нь Хятад Монгол хоёр улс бие биедээ харилцан тусалдаг болохын нэг илрэл болж байгааг тэмдэглэлээ. Цэвэрлэх байгууламжийн техник эдийн засгийн үндэслэлийг нийслэлийн засаг даргын тамгын газрын захиалгаар Францын Artelaville and Transport компанид боловсруулсан барилгын гүйцэтгэгчээр China Tissue Civil Engineering Group, Beijing Construction Engineering Group-ийн хамтарсан консорциум ажиллажээ. Мөн дотоодын туслан гүйцэтгэгч 17 компанийн 400-аас 650, Хятадын 60 гаруй инженер, техникийн ажилтан оролцсон байна. 1964 онд ашиглалтанд орсон хуучин төв цэвэрлэх байгууламж хоногт 160-аас 170 мянган шометр ус хүлээн авах хүчин чадалтай байсан. Үүнээс хойш 3 удаа өргөтгөөл шинжилэл хийсэн ч хотын Хүү ам өсгийн хэрээр бохирдлын хэмжээ 3-аас 5 дахин нэмэгдэж, цэвэрлэх хүчин чадал нь буурч, техник технологийн эвдрэл гэмтэл их гардаг болсон юм. Эрчим хүчний салбарын тогтвортой хөгжлийг дэмжих стратегийн чухал төслүүдийн санхүүжилтийн боломжийг нэмэгдүүлэх зорилгоор Эрчим хүчний яам болон Монгол Улсын хөгжлийн банк хооронд хамтын ажиллагааны санал бичиг байгууллаа. Уг санам жижиг өрөөнд талууд Монгол Улсын эрчим хүчний салбарын аюулгүй байдал, бие даасан байдлыг хангах, үндэсний хэмжээний мега төслүүдийг урт хугацааны хямд өртөгтэй санхүүгийн их усүрээр дэмжих чиглэлээр голлон хамтарч ажиллахаар тохиролцсон байна. Ялангуяа сүүлийн жилүүдэд дэлхийн нийтийн чиг хандлага болоод байгаа ногоон болон эрчим хүчний хэмнэлттэй дэвшилтэд технологиг дотоодын үйлдвэрлэлд нэвтрүүлэх, сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг хөрөнгө оруулалтын механизмыг олон улсын жигт нийцүүлэн боловсронгуй болгоход энэхүү түвшлэл чиглэж байгаа юм. Мөн гадаад дотоодын хөрөнгөний зах зээлээс урт хугацаатай баг хүүтэй санхүүжилтийн шин сувгуудыг нээх, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг улсын сангуудын тэтгэлэг хөнгөлөлттэй зээлийг таатах баг зараг хэмжээнүүдийг хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Хамтын ажиллагааны үр дүнд эрчим хүчний салбарын хүлээгдэжүүд тэргүүлэх төсөл, хөтөлбөрүүдийн санхүүжилтийг хүртээмж эрс нэмэгдэж, гадны хөрөнгө оруулагчдыг таатах таатай орчин бүрдэх юм байна. Энэ нь цаашлаад Монгол Улсын эрчим хүчний хараат байдлыг үе шаттайгаар бууруулж, дотоодын хэрэгцээг найдвартай их усүрээр бүрэн хангах төдийгүй, улс орны эдийн засгийн урт хугацааны тогтвортой өсөлтийг хангахад бодит бөгөөд шийдвэрлэх хувь нэмэр оруулах ажил бодолтой юм. Мэдээллийн хөтөлбөр эдийн засгийн булангаар үргэлжилж байна. Энэ удаад бид хөрөнгийн зах зээлийн хамгийн сүүлийн үеийн статистик мэдээллийг онцолж байна. Сайн мэцхан үзэгчдээ, энэ удаагийн эдийн засгийн булангаар Монголын хөрөнгийн зах зээлийн 2026 оны ихний 5 сарын статистикийг онцолж байна. За энэ хугацаанд үнэт цаасны зах зээлийн нийт гүйлгээний мөнгөнд дүн өмнөх оны мөн үеэс 2.4 дахин өсөж, бараг 800 тэрбум төгрөгт хүрсэн хөрөнгийн зах зээл идэвхжиж байгааг илтгэж байна. За гэвч үүний нөгөө талд арилжаалагч үнэт цаасны тоо бараг 2 дахин буурсан анхаарал татж байна. За тэгвэл хоёр үзүүлэлт ямар утгыг илэрхийлж байна гэдэг нь илүү их анхаарал татж байна. За 2026 оны ихний 5 сард үнэт цаасны зах зээлийн нийт гүйлгээний 797.5 тэрбум төгрөгт хүрсэн байна. За үүний гол хөдөлгөгч хүч нь анх дахь зах зээл бол шинээр үнэт цаас гаргаж татсан хөрөнгө 551.6 тэрбум төгрөгт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 6.3 дахин их үзүүлэлт юм а. За харин хоёр дахь зах зээлийн арилжаа өмнөх түвшний хадгалсан нь компаниудын биржээр санхүүжилт татах эрчимцсэнийг илтгэж байна. Нийт гүйцэтгэний бүтцийг харахад хамгийн өндөр жинг компани бонд эзэлжээ. За тодорхойлбол нийт арилжааны 54.7% буюу 436 тэрбум төгрөг нь компани бонд байсан бол хөрөнгөөр баталгаажсан
баталгаажсан үнэт цаас 16.3%. За мөн компани хувьцаа 15.2%, засгийн газрын бонд 13.6%-ийг бүрдүүлжээ. За энэ хөрөнгө оруулагчид эрсдэл багатай тогтмол өгөөчтэй санхүүгийн эрсдлийг илүү сонгож байгааг харуулж байна. За харин хамгийн анхаарал татсан үзүүлэлт бол арилжаалагдсан үнэт цаасны хэмжээ юм а. За 2026 оны эхний 5 сард нийт 235.4 сая ширхэг үнэт цаас арилжаалагдсан нь өмнөх оны мөн үеэс 47.8%-аар буурсан үзүүлэлт боллоо. За өөрөөр хэлбэл мөнгөн дүн өссөн ч арилжааны тоо эрс багассан байна гэсэн үг. За энэ зах зээлийн өсөлтийг олон жижиг хөрөнгө оруулагч бус харин цөөн тооны өндөр үнийн дүнтэй хилцэл бүрдүүлсэн байх магадлалтай гэлтгэж байна. За зах зээлийн ерөнхий төлөвийг илэрхийлдэг топ 20 индекс 5 дугаар сарын байдлаар 50.866 нэгжид хүрч өмнөх оны мөн үеэс 1293 нэгжээр өссөн байна. За мөн Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниудын нийт зах зээлийн үнэлгээ 13.4 их найт төгрөгт хүрч жилийн дүнгээр 9.1% өсөлт үзүүлжээ. За энэ томоохон компаниудын үнэлгээ өсөж хөрөнгийн зах зээлийн хэмжээ үргэлжлэн тэлж байгааг харуулж байгаамаа. За эцэст нь өгнөхөд энэ удаагийн статистик нэг зүйлийг маш тодорхой харууллаа. За гүйдгэрийн мөнгөнд өссөн ч зах зээлийн оролцоо дагаад хэлсэнгүй. За яагаад гэвэл арилжаалагдсан үнэт цаасны тоо бараг тал хувиар буурсан нь өсөлтийг цөөн тооны том хилцэл бүрдүүлж өгнө гэж харж болно. За цаашид төрийн бодлого зах зээлийн хэмжээг бус хөрөнгө оруулагчдын итгэл оролцоог нэмэгдүүлэхэд чиглэх шаардлагатай. За харин ингэж чадвал хөрөнгийн зах зээл Монголын эдийн засгийн өсөлтийг дэмжих илүү хүчтэй санхүүгийн их усүр болж чадах юм а. Гадаад харилцааны сайд Батцэцэг Берлин хотын өвөг ба Эртний түүхийн музейн захирал Матиас Вимхоф тэргүүдэд төлөөлөгчдийг хүл авч уулзлаа. Уулзалтаар энэ оны 10 дугаар сараас эх оны 4 дугаар сар хүртэл Берлин дэх Джеймс Симон галерейд дэлгэгдэх Чингис хаан ба монголчуудын ертөнц олон улсын тусгай үзэсгэлэнгийн бэлтгэл ажлыг онцоллоо. Монгол Германы соёлын харилцааг шинэ шатанд гаргах тус үзэсгэлэнг дэлхийн нийтэд сурталчилахад Германы хэвлэл мэдээллийн байгууллагуудтай үр дүнтэй хамтран ажиллахаа талууд илэрхийллээ. Дашрамд ордоход энэ жил Монгол Германы боловсролын хамтын ажиллагааны 100 жилийн ой тохиож байна. Ерөнхийлөгч Хүрэлцэхийн ивэлдор Евразийн их солилцоо ирээдүйн боломж хамтын ажиллагаа олон улсын анх дахь чуулган Чингис хаан үндэсний музейд эхэллээ. Чуулганд бүгд найрамдах Солонгос улсын үндэсний музей, Орсын улбаны улсын Эрмитаж зэрэг Ази Европын 20 гаруй орны 55 томоохон музей удирдлах цугларч музейн хөгжил, дижитал инновац, соёлын дипломат харилцааны талаар хэлцэж байна. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд алдарч явхлан нээлтийн үеэр Монголын музейн барилга байгууламжийн хүчин чадал ковидын өмнөх үеэс 2.4 дахин үзэгчдийн тоо 2.6 дахин өссөнийг танилцууллаа. Үндэснийх баяр наадмыг зохион байгуулах хороо хуралдаж, бэлтгэл ажлын явцыг хэлэлцлээ. Наадмын нээлт хаалт урлагийн тоглолт болон салбар хороодын ажил төлөвлөгөөний дагуу үе шаттай үргэлжилж байна. Үнэ шаган харвааны салбар хороог зам тээврийн ям хариуцсан төрийн нарийн бичгийн дарга баяр магнаа даргалан ажиллаж байна. Энэ жилийн наадам нь үндэсний өв соёлыг сурталчлахаас гадна дэлхийн адууны өдрийн хүрээнд Монгол адууны үнэт зүйлийг олон улсад танилцуулахаараа онцлог болох юм. Балан хамгааллын сайдын тушаал холбогдох журмын дагуу цэргийн ерөнхий бэлтгэлээ хангасан оюутнуудыг үндэсний балан хамгааллын их сургууль болон зэвсэгт хүчний 10 ангид хүлээлт өглөө. Энэ жил улсын хэмжээнд нийт 1993 оюутан тус сургалтанд хамрагдаж байгаа бөгөөд хөтөлбөр 2026 оны 6 сарын 15-наас 8 сарын 11-ний өдөр хүртэл үргэлжлэх юм. Оюутан цэргүүд нийт 56 хоногийн хугацаанд 560 цагийн цэргийн мэргэжлийн хичээл сургалтад хамрагдаж албах нь. Монгол улс болон нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөрийн хамтын ажиллагааг эхэлсний 50 жилээр зориулсан арга хэмжээ гадаад харилцааны яамд боллоо. Арга хэмжээнд төр олон улсын байгууллага, дипломат корпус болон залуус малчлалын төлөөлөл оролцов. Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн сайд сандаг учир нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөрийн өнгөрсөн 50 жилд ядуурлыг бууруулах, засаглалыг сайжруулах, гендрийн эрхтгэгч байдал болон уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр оруулсан хувь нэмрийг онцолж, цаашдын хамтын ажиллагааны замын зураглалын талаар солилцлоо. Үзэгч та бүхэн дотоод үйл явдлын мэдээллийг хүргэлээ. Үргэлжлээд гадаад мэдээнд анхаарлаа хандуулна. Сайн байцаана үзэгчтэй, төвцөг мэдээллийн хөтөлбөр олон улсын мэдээгээр үргэлжилж байна. Украин болон Молдов улсыг Европын холбоонд гишүүнээр элсүүлэх үйл явц энэ 7 хоногт эхэлж байна. За өнгөрсөн баасан гарагт Брюсселд болсон уулзалтын үеэр Европын холбооны 27 гишүүн орны гадаад хэргийн сайд нар Украин, Молдов улсуудын гишүүнчлэлийг 15-ны өдрөөс буюу даваа гарагаас албан ёсоор хэлэлцэж эхлэхээр
тохиролцсон юм. За Европын холбооны зөвлөл даваа гарагт гаргасан мэдээлэлтэй дээрх улсуудыг Европын холбоонд элсүүлэх хэлэлцээний хүрээнд хүндсэн зарчмуудын хэлэлцээг даваа гарагт зөвлөлөд байгааг онцоллоо. Эхний ээлжинд хэлэлцэх үндсэн зарчмууд бүлэгт Европын холбооны эрх зүйн тогтолцооны хүрээнд хуулийн засаглал, үндсэн эрх арчилсан тогтолцооны үйл ажиллагаа, төрийн захиргааны шинжилэл болон эдийн засгийн шалгуур үзүүлэлттэй холбоотой гол агуулгуудыг хамаарах юм. Европын холбооны удирдагчид 2023 оны 12 сард Украин Молдова хэлэлцээг эхлүүлэхээр анх тохирч байсан ч тухайн үед Унгарын ерөнхий сайд Виктор Орбан Украины гишүүнчлэлийн хүсэлтийг эсэргүүцсэн хориг тавьсны улмаас хэлэлцээ түр зогсоод байсан бол энэ оны 5 дугаар сард Унгарын парламентын сонгуульд ялалт байгуулсан шинэ засгийн газар өнгөрсөн 7 хоногт Виктор Орбаны хоргийг цуцалснаар инхүү Украины гишүүнчлийн хэлэлцээ үргэлжлэхээр болоод байна. За ингэснээр Украин улс дэлхийн хамгийн том холбооны сүлжээнд элсэх үйл явцыг албан ёсоор эхлүүлж байна. Украины хувьд Европын холбооны гишүүнчлэлийг Оросын холбооны улстай өрнөж байгаа дайн тууссны дараах доктортой ирээдүйн чухал аюулгүй баталгаа гэж үздэг. Оросын холбооны улсын хувьд Украины НАТОд элсэх явдлыг хүчтэй эсэргүүцсэн дайныг эхлүүлж байсан боловч Европын холбоонд элсхийг нь эсэргүүцээгүй. За асар их бэрхшээлтэй тулгарсан хэдий ч энэ нь Украин, Молдова улсуудын өөрчлөлт шинжилгээ урагшлуулахад гаргасан шийдэмгий байдал зориг шаргуу хөдөлмөрийн үр дүн юм хэмээн Европын холбооны дээд зөвлөлийн ерөнхийлөгч Антонио Коста, Комиссийн ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен нар мэдээлэлдээ дурдсан байна. За Европын холбооны гишүүнээр элсхийг горилж байгаа улс орнууд байгаль орчин хөдөө аж ахуйгаас эхлээд худалдаа хүртэл нийтдээ 35 бодлогын чиглэлээр хэлэлцээ их ёстой бөгөөд энэ нь хэдэн жил ч үргэлжилж болох үйл явц юм а. Бодлогын бүлэг бүрийг хэлэлцэж дууссаны дараах шийдвэр дээр мөн Европын холбооны 27 гишүүн бүгд санал нэгдэх ёстой. Өнгөрсөн 7 хоногийн Брюсселийн шийдвэрээр мөн Монтенегро улсын гишүүнчлэлийн хэлэлцээг нэг шатаар ахиулах, Босни Герцеговин улсыг Европын холбоонд гишүүнээр элсүүлэх асуудлыг урагшлуулахаар болсон байна. За тэгвэл Украины ерөнхийлөгч Володимир Зеленский Оросын холбооны улсын ерөнхийлөгч Владимир Путинтай уулзаж хэлэлцээ их саналыг дахин тавьсан ч Путин татгалцсан байна. За үүний өмнө Зеленский Путинд нээлттэй загтал илгээн түүнтэй нүүр тулан уулзах санал тавьсан ч Путин инхийн гэрээний төсөл бэлэн болоогүй цагт Зеленскийтэй уулзах нь ямар ч утга учиргүй гэж мэдэгдэн саналыг хүлээж аваагүй. Харин энэ удаа Зеленский Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампыг оролцуулан Америкийн нэгдсэн улсад Владимир Путинтэй уулзалт зохион байгуулах саналыг тавьж энэ талаар Дональд Трамптай ням гарагт уцаар ярих үеэр хэлэлцсэн гэж өөрийн нийгмийн сүлжээний хуудасаар дамжуулан мэдэгдлээ. За тэгээд үүнийхээ хариуг бид удахгүй харна хэрвээ Орос улс энэ боломжоос дахин татгалзуул дарамт шахалтыг нэмэгдүүлэх болно гэсэн байна. За гэхдээ үнэхээр ийм саналыг Украины тал албан ёсоор тавьсан эсэх Оросын холбооны улс хариу өгсөн эсэх талаарх мэдээлэл одоогоор гараагүй байна. Украины ерөнхийлөгчийн хувьд Францын Эвиан Лебен хотноо эхлээд байгаа технологийн чуулга уулзалтад оролцож байгаа бол ням гарагт Ирантай тохиролцоонд хүрч дайныг дуусгахад чиглэгдсэн харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулахад зарласан Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп одоо Украины асуудлыг шийдвэрлэхэд анхаарлаа төвлөрүүлнэ гэдгээ технологийн чуулганы өмнө сэтгүүлчтэй уулзах үеэр онцоллоо. Тэрээр технологийн чуулганы үеэр Европын түншүүдтэйгээ Украины асуудлыг зохицуулах талаар хэлэлцэх юм мэдэгдсэн. За энэ удаагийн технологийн бүлгийн дээд хэмжээний уулзалтын хэлэлцэх гол сэдвүүдийн дотор Америк Ираны урьдчилсан хэлэлцээр Ормосын хоолойг нээх асуудал, Украины дайн, Украин улсад үзүүлэх дэмжлэг болон хиймэл оюуны ирээдүйн зэрэг асуудлууд багтж байна. Тахын сүүлийн мэдээ хүргэе. Даваа гарагт Их Британи улс 16 хүртэлх насны хүүхдүүдийн сошиал медиа хэрэглээг хориглох төлөвлөгөөгөө танилцууллаа. За тус улсын ерөнхий сайд Кир Стармер хүүхдүүдийг хор хөнөөлтөнд агуулга болон дэлгэцийн өмнө хит их цаг зарцуулахаас хамгаалахын тулд TikTok, Snapchat, YouTube зэрэг олон төрлийн сошиал медиа хэрэглээнүүдийг хориглохоор болсныг албан ёсоор зарлалаа. Тэрээр сошиал медиа хэрэглээ хүүхдүүдийг ямар ч аз жаргалгүй баяр хөөргүй болгож байгааг онцолж эцэг эхчүүдийн тавьсан шаардлагыг хүлээн авч хүүхдүүдийн төлөө зөв зүйлийг хийх болно гэдгээ мэдэгдсэн байна. Уг хоригийг ирэх 2027 оны ихээр хэрэгжүүлж эхлэхээр болоод байгаа бөгөөд өнгөрсөн жил 16 хүртэлх насны хүүхдүүдийн сошиал хэрэглээг хориглосон дэлхийн анхны улс болсон Австралийн загварыг Их Британи улс хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. За мөн төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн тулд хүүхдүүдэд биш технологийн компаниудад шаардлага тавьж ажиллах ба технологийн компаниуд уг хоригийг эсэргүүцвэл хатуу хариу арга хэмжээ авна гэдгийг Кир Стармер мэдэгджээ. Та бүхэнд гадаад мэдээ хүргэлээ. Анхаарлаа хандуулсан баярлалаа. Төв зэг мэдээллийн хөтөлбөр өндөрлөж байна. Анхаарлаа хандуулсанд баярлалаа. Баяртай үзэгчтэй.